Hey, юу яцхан үзэгчтэй New Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. Тэгэхээр та бүхэнд 7 хоног болгон хүргэдэг Монголын хип-хопын зах зээлийн базаа мэдээлэл хүргэхэд бэлэн болоод байна. Өмнө 7 хоногт бол базаа мэдээлэлээ цацаагүй яагаад гэвэл Монголын хип-хоп харьцангуй тайван байна. Ургац хураалтын сар эхэлсэн учраас. Тэгээд олон юм яриад явах ярих юм их байна. Шууд эхний зэдтэй орцгоё. За өөрөөр үед бол Монголын хип-хопод цацагдсан хамгийн онцлог дуу гэх юм бол 11 сарын 26-нд цацагдсан Boss Wolf хэмээх дуу байгаа. За энэ дуун дээр бол Sant орсон, Young Sab орсон, Limit King орсон. Тэгээд Ice Top-ын Bogey холон Батөргөл гэдэг за эдгээр хүмүүс бол орсон байгаа. Ерөнхийдөө бол маш гоё хамдрал. За энэ дуу нь бол одоогийн байдлаар 200 мянган үзэлт давчсан тун дайжгүй хандлттай явж байгааг та бүхэн харж байгаа бох. Гэхдээ нэг асуудал байгаа нь бол энэ дуу цацагдахаас өмнө бол олон нийтийн сүлжээнд тарчсан байсан ерөнхийдөө хулгаагаар. За энэ дууны өмнөх хууль бус хулгайн цацалтан дээр бол Б Тамир байсан. За миний санаж байгаагаар бол энэ хамтрал аль хэдийн яригдчихсан тэгээд бүр сонгуулийн өмнө энэ дуу болчихсон байсан гэж байгаа. Яг энэ мэдээллийг бол над руу хүн DM-ээр явуулсан. Тэгээд та бүхэнд энэ дууны Тамирын хэсгийг сонсгоё л доо. Өмнөх хөлбөр нь гэсэн үг. Хаацсан талбар зогсоо там пашлайн нэг сонсвол засмаалтанд биш донслоо таслан чамаг шиг донвол ласана минус ноцвол акато тулан гоцлоо эмээ залгуулж ирсэн тоосноо сэхэд юм бос. За гэхдээ шинжлэгдсэн хуулбар дээр яг албан ёсны цацалт дээр болоо Тамир байхыг та бүхэн мэдж байгаа. Яг яагаад рэпер Тамир энэ дуунаас гарсан бэ? Одоо хэдүүлээ хэд хэдэн магадлалын талаар аваад үзье. Хэдүүлээ магадлалыг дэвшүүлэхээс өмнө энэ дууны комент хэсгийг бол шалгах хэрэгтэй. 84 лайктай комент Тамир яасан юм бэ? Тамир Ice Top-ыг сонгуулаар ажилласан гэд хамт дуу хийхгүй гэсэн. Окей. За яг сонгуулийн тухайд бол Ice Top хамтлагийн нэг иймэрхүү дууг хийж байсан юм байна лээ. Тухайд би бас нэг анзаараагүй өнгөрцөн. Тэрэн дээр бол ерөөхдөө те оюун эрдэн данх манх гээд ерөөхдөө бол тэрний нэрийг бол дурсаад тэгээд алив хүчтэй өшөө чанга нэг иймэрхүү shout out хийсэн маягаар дуусан юм байна лээ. Гэхдээ ерөнхий сайд оюун эрдэн болоод Монгол ардын намыг дэмжээгүй ч гэж магадгүй. За яг энэ бүхний эсрэг Б Тамир болоод Matsui Records ямархуу үзэл бодолтой байдгийг нь бид мэднэ. Matsui-гийн рэпер хой давын хамгийн анхны уран бүтээлүүдийн нэг нь Wandebog дийсэлсэн байдаг шүү дээ. За үүнээс нь харахад ойлгомжтой. За тэгээд тухайн үед бол Ice Top хамтлагийн энэ дуу цацагдсанаас хойш Б Тамир бас өөрийнхөө Instagram story дээр тэ үзэл бодлоо илэрхийлж байсан нэг тиймэрхүү story хийж исэн байна. Тэгээд эцэст нь дүгнэлт хэлэхэд яг энэ шалтгаанаас болоод Б Тамир энэ дуунаас нэрээ татсан байх бүрэн магадлалтай. Гэхдээ мэдээж өөрч шалтгаан байж болно. Та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Тэгэхээр та бүхэн хүслийн багцаа амтлаад Apple Vision Pro-тэй болмоор байна уу? Хүссэн бүгдийг багтаасан KFC-гийн хүслийн багц маань хамгийн том бэлгээ та бүхэндээ задлаа. Хэрхэн хүслийн бэлгийн эзэн болох вэ? Та 11 сарын 29-ноос эхлэн 12 сарын 26-ны хүртэл хүслийн багцаа худалдан авсан баримтаа энэ сайт дээр бүртгүүлээд дараах бэлгүүдийн эзэн болох боломжтой. 12 дугаар сарын тохирлын азтнуудыг энэ сайт дээр 12 сарын 26-нд 15 цагаас KFC MN хуудсан дээр лайв хийж хамтдаа шалгаруулцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. Хүслийн багцаа амтлагаа битгий мартаарай. За дараагийн сэдв бол гинжин болон хишиг далаа нарын хадын оройгоор хэмээх дуутай бол иргэн холбогдож байна. Энэ оны ихэр буюу 2024 оны 1 сарын 1-нд цацагдсан уг дуу маань цацагдсан даруйдаа бол маш том сенсацийг тарьсан шүү дээ. Амар ч хил ламыг араасаа дагуулсан дөө. Яг энэ дууны дуучин хишиг далаагийн хэсгээс болж түүн рүү брэдцэн олон болоод тэ халах мал хамаг Монгол бол түүн рүү дайралт хийсэн шүү дээ. Эхлээд ч манай хүн тэгээ уучлах үйжсэн сүүлээр нөгөөтг нь бүр утгаа алдаад тэгээд давраад агараа новчнууд олцсон явжсэн. Энэ дуу ийм их хил амтай байсан учраас дуучин хишиг далаа ахиж дуулахгүй байх гэж бодож байсан боловч дуучин хишиг далаа болоод рэпер гинжинэр одоо шинэ жилийнхэн ажил дээр бол дуулаад явж илээ. За нэг иймэрхүү бичлэг бол цацагдсан байна. За хамгийн сонирхолтой нь гэх юм бол Брэдцэн гэдэг Брэд үндэстний хамгийн олон лайктай пэйжээс өнөхөд бол цацагдсан байгаа. Тайлбар дээр нь хишиг далаадаа төрсөн өдрийн минь төргий. Үзэгчдэд дагаад бүгд хангинуулж байна. За нэг иймэрхүү. За тэгэл 12,000 лайктай, 759 комменттой, 300-аад шеэртэй үнэхээр бол маш сайн хандлтыг авсныг харж байна. Хамгийн их лайктай комментуудыг нь дурдах юм бол та нар ч одоо орон гарын юм биш үү те? Анх гарч иж байхад нь үзэн ятаал яагаад байлаа? Одоо яагаад ч байгаа юм бүр орон гарын болцсон юм уу хаашийн. За тэгээд ямар өнцгөөс харж дуулж байгаа нь л чухал юм байгаа биз дээ. Дандаа л уур гашуу болж дууснаас л дээр байх. Бэлэвсэн хүн гансарч дуулаад биз. Холхон яваад ирэх нөхөртөө хүн нь бас найдвараар дүүрэн дуулна л биз. Цаг өөр болсон. Муу юм бодоод байвал муу юм бол манайхаа. Энэ мэтчлэн бол сөрөг гэхээсээ илүү эерэг комментүүдээр бол дүүрэн байсан. За тэнд байсан комментүүдийн 90% нь ерөнхийдөө бол эерэг байсан. Яаж шилжүү те? Миний зүгээс бол надад тэр 2 дахь их чин коммент бол таалагдлаа. За тэгээд эцэст нь дүгнэлт хэлэхэд энэ жилийн хамгийн их сенсац дагуулсан дуу маань Брэдцэн олны дуу байсан. За тэгээд эдгэр хүмүүс хоорондоо уулзж
уучраа олоод эерэг сайхан энэ бүх зүйлийг бол дуусгаж байгаа юм байна. Хамтдаа байхтай хүчтэй монголчууд. За шууд энэ сэдвтэ уялдуулаад өвөр Монголын зах зээлтэй холбогдъё гэж бодож байна. Инер Mongolia Music гэдэг өвөр Монгол ахын дүүсийн маань иймэрхүү сууг байгаад байгаа. За дандаа өвөр Монгол рэперүүдийн одоо дуучдын дуу цацагддаг. Одоогийн байдлаар энэ суугаас нийт 10 дуу цацагдсан. Тэгээд 3570 subscribe тавьж байна. Ердөө 4 өдрийн өмнө энэ сууг дээр нэгэн онцлог уран бүтээл бол цацагдсан байгаа. За тэр нь хэний уран бүтээл үү гэхлээр за өвөр Монголын одоо хамгийн шилдэг рэпер гэж явдаг залуу шинэ үеийн залуу болоо өрлөг болон одоо Шанди олон хамтлагийн гавьяат нарын элэг нэгтэй эмэх дуу байгаа. Ярах цусан түүчээ ань лулаа ногоон би 3-2 бихтиг шинэ үжинцэг явчих хэвэр хүнтэй үл ярьчих хармаан хүндэн цаас зэмги шаачих пуш өмнө маш тамбу тавьчих мөнгө талтай шүү уул цастай шүү новшин нэгэн хөмөрсөн тоогоо гизнийхээ төлөө мах тос ногоо хүний чанар хэрэггүй зоос байвал болоо ойр юу хийж юм да миний болоо 2023 бухотын уралдааныг битгийхэр зорив манай ахти битгий тахаа залуучууд оров. Энэ дууг би яагаад онцлоод байна вэ гэхлээр монголчууд элэг нэгтэй нэг санаатай нэг хүчтэй байх ёстой нэг зорилготой байх ёстой. Өнөө цагт бид нар бол үнэхээр тэгж чадахгүй байгаа. За тэгээд энэ зүйлд урайлсан те үг нь бол ерөөхдөө айгу тийм гүн утгатай нэг тийм юм бодогдуулсан дуу хэлээ. Та бүхэнийг сонсоод үзээрэй үгийн сайн сонсороо. Өвөр монголчуудыгаа хужаа гэдэл зарим бурайдуудыгаа орсууд гэдэл. Үнэхээр түүхийн аач мэдлэг байхгүй юм уншиж сонсохгүй хав харанхуйтай тэгдэг юм уу аль эсвэл зүгээр л үзэн ядаад байдаг юм уу? Ямар ч тач энэ нэг буруу ойлголт юм уу аль эсвэл улаан цай ялгуурлан гадуурхалт юм уу? Энийг яралтай болоорой залуусаа. Энэ сууг дээр байгаа бүх уран бүтээлчд болоод өвөр Монгол нутгийн битмейкер, хөгжмийн продюсер бүх рэперүүд хинтэнч та бүхэн харилцаа холбоо тогтоох боломжтой. Хэрвээ танд гоё ажлын санал байх юм бол янз бүрийн байдлаар хинтэнч бай харилцаа холбоо тогтоохыг хүсвэл та бүхэн надтай холбогдорой. Би та бүхнийг цаашаага холбож өгөх болно. Харилцааны чинь гүр болж өгье. Гиснээс Монголын хипхопын битмейкер, продюсер Mag God болоо хухот болоод тэ ерөнхийдөө өвөр Монгол нутгаар ингэж аялан тоглолт хийж байгаа юм байлээ. Ивентүүдэд зохиогоод. Гэхдээ миний бодож байгаагаар бол цаа чин плейд бол зарахгүй байгаа байхаа. Зүгээр л ерөнхийдөө тэ фри ивентийг болоо зохиож байгаа байх. Ягаад гэх юм бол та бүхэн мэдэн шүү дээ. Рэпер Big J-гийн хужаа хэмээх дуунаас нь болоод Монгол уран бүтээлчд бол хэсэг хугацаанд хухот болоод өвөр Монгол нутагт бол ямар ч тоглолт хийж болохгүй бандуулчихсан байгаад байгаа. Гэхдээ плейд зарахгүй да гол нь бишээ. Хамгийн гол нь монголчуудаа энэ аяг сонсгоод өөр олон хүмүүстэй танилцаад энэ зах зээлийг тэлээд явж яана гэдэг нь хангалттай. За тэгээд Mag God бродо амжилтсэ. Гоё зүйлсийг хийгээд ирээрэй. За дараагийн сэдв бол Desire хэмээх охинтой холбооч ин Desire гэх юм уу, Desire гэх юм уу те. За сүүлийн үед бол Монголын урлаг болоод хипхопын зах зээл дээр нэг иймэрхүү охины нэр бол сонсогдох боллоо. За түүний хувьд бол DJ Don Trito нэг иймэрхүү дуу цацсан. За өөрийнх нь би бас ерөнхийдөө өмнөх уран бүтээлүүдийг сонсож үзлээ. Өмнө нь бас рэпер Lil Bataтой дуу цацаж байсан. Тэгээд ерөнхийдөө түүний X Desire хэмээх охины энэ дууг нь сонсоод ерөнхийдөө ингээд ажиглаад байхад бол энэ бусад Монголын эмэгтэй уран бүтээлчдээс нэг арай өөр мэдрэмжтэй те. За одоо ерөнхийдөө нэг pop, хипхоп, рэпер байгаа шүү дээ. Гэхдээ энийг бол яг ямар урсгалын хүн бэ гэдгийг нь бол тааж хэлэхэд одоо маш бэрх байгаад энэ л та. Ерөнхийдөө нэг тийм урсгалын сонирхолтой гэх юм уу да. Хамгийн гол нь бол урлагийг гэсэн чин сэтгэлтэй үнэхээр өөрийгөө дайчлах чадвартай, урлагийн төлөө одоо тодорхой хэмжээний золиос гаргах чадвартай ийм хүн юм бэлээ. Сүүлд бас яг өөрийнхөө суугаас 10 өдрийн өмнө Take Care of Me хэмээх дууга цадсан байсан. Сууг нь одоогийн байдлаар бол 1500 дагагчтай. Энэ дууны хандлт нь бол 10k хандлттай байгааг та бүхэн харж байна. За тэгээд энэ дууны хоолой бичлэг болон mix master-ыг бол Монголын яг одоогийн байдлаар топ зэрэглэлийн продюсер гэд хэлж болох байхаа. Алаагүй игор бол хийсэн байгаа. Тэгээд мөн клипний хийцтэл болоод дууны мэдрэмж болоод дууны гол утга санаа бол ерөнхийдөө таалагдсан шүү. Та бүхэн ороод сонирхорой. Бас түүнийг дэмжээрэй. За тэгээд эцэн Desire урлагийн төлөө байгаарай. Тууштай байгаарай. Чи эзэн нэгэн цагт үссэн амжилтанда асуудалгүй хүрэх болно. За дараагийн сэдэв бол рэпер Цантахтай холбогдож байгаа. За өнгөрсөн 11 сард бол Таиландын Паттаяд Rolling Loud болсон шүү дээ. За тэрэнд бол одоо тоонотынхан студиэрээ явж бол энийг үзсэн. За тэгээд Цантахын сэтгэл хэрэг болоо. Ингээд ямар ч тач 20-с 27-ны хооронд Rolling Loud фестивалыг үзэж сонирхлоо. Яаш паригаар явлаа. Найзуудтайгаа болон энэ ирээ шинэ хүмүүстэй танилцж нэг баг болж 24-лөө явлаа. Тэгээ Паттая Бангкокоор явсан. Rolling Loud яаж пари үзсэн. Пари мэ сайхан байлаа. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Хамт явсан хүмүүс болоо ашид travel уугнаа найз, тоогийн найз хоёртой
баярснаа хэлээ. Тэгээд Bowling Gang Шууд энэчнээс дараагийн сэдвтэ орцгоё секс цагаан богтой холбогдож байгаа. Энэ бол видеоны хамгийн сүүлийн сэдв. За энэ зууны энэ сонгуулийн хамгийн том шуугаануудын эзэн бол яа харахгүй гант тулга. За түүнтэй холбоотой ямар үйл явдлууд болсон та бүхэн мэдж байгаагаас хойш хамгийн сүүлийнх нь одоо хамгийн гол мэдээнд орцгоё. За 7 хоногийн өмнө харьцуулт хэмээх пэйж дээр өнөөдөр ерөнхий сайдын залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх бэ гант тулга буюу секс цагаан богд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. За нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан байгаа. За түүнтэй холбоотой иймэрхүү мэдээлэл цацагдаад тэгээд сошиал ертөнцид бол баггүй анхаарлыг бол татаж чадсан. Түүний хувьд бол ажилдаа үнэхээр тассангүй юу? Аль эсвэл ерөнхий сайд түүнд үнэхээр таалагдсангүй юу? За бүр эсвэл бүр өөр ажлын байран дээр тавигдах гэж байгаа юм болов? Та бүхэн юу гэж бодож байна? Комент хэсэгт бичээрэй. За тэгээд бичлэгийн эцэст та бүхэн манай суугийг subscribe дарж дэмжээрэй. Манай суугийн нийт 60% үзэгчд нь subscribe огт даралгүй үздэг юм байлээ. Тийм учраас та бүхэн марталгүй subscribe дараарай. Мөн лайк дараарай. Баярлалаа үзэгчдээ.